Царцаан намжил Монгол ардын үлгэр. Эрд үр цагт царцаан намжил гэж нэг тэнэг хүн байжээ. Царцаан намжил сүм хийдэд сууж 3 жилийн турш ном заалгасан боловч юу ч сурсангүй тэнэг мангу хിവэр байсан тул нэгэн өдөр багш нь царцаан намжилд нутаг буц гэж хэлжээ. Царцаан намжил хариуд нь багш минь хүрээ хийдэд 3 жил сууж ном үтсэн хүн гэхэд майн ч уншил суралгүй буцах таан ч ичгэвдэр байна. Ийм та надад одоо ганцхан ном заагаад өг. Би замдаа уншсаар яваад харьтлаа заавал сурья гэж хэлжээ. Тэгээд багш нь чамд одоо ямар ч ном заахгүй. Замдаа тохиолдсон бүгдийг ажиглан харж тогтоогоод явбал тэр чин чамд сайнаас сайн эрдэм болно үзээ гэжээ. Тэгээд царцаан намжилж хөтсөн дээлийг хөргөн бүсэлж хөмөн гутлаа тахлан номсоод амандаа унших ганц ч mainгүй алсын замд гараад явжээ. Яваад л байж явсаар байтал замд нэг том хар шувуу өндөр модон дээр суугаад вааг гэж дуурч байжээ. Түүнийг хараад багшийнхан загсан үг санаанд нь ороод мань хүү бараан шувуу вааг гэд уншаад явжээ. Тэгж явдал урдуур нь 2 зээр давхиад өнгөрч түүнийг хараад 2 зээр жоорон гээл уншаад явжээ. Тэгж явдал замд нь 2 хулган нүхнийхээ аманд суучаад шороо малтаж байжээ. 2 хулган газар малтоод буус гээл уншаад явжээ. Тэгж явдал нэг гахаа мах атсан хятад худалдаачин дайралтжээ. Царцаан намжил ихээхэн өсөж явсан учир гахайн тарган мах үзээд аргааны шүлс асгарч авахыг хүссэн боловч хятад хэл мэдэхгүй учир мах ямар үнэтэй болохыг дэмийл дохиогоор асуусанд худалдаачин хятадууд хариуд нь 2 гараа урагш сунгаж урдуур нь нийлүүлэн ямар нэг юмыг тэврэх мэт сал авчлаад дараа нь адталж дараа нь эрхий гуруугаа гозоолгоод эцэст нь чихчий гуруугаа гозоолгожээ. Энэ нь бүдүүнээрээ хүний тэрд багтмааргүй таргана. Уртаараа алд ийм сайхан мах байна. Авбал сайн, авахгүй бол муу гэсэн дохио байсан боловч царцаан намжил учрыг нь ойлгосонгүй. Харин уул дохиог яг л дуурайж дохиж чаддаг болоод цааш явжээ. Яваад байж явсаар байтал нэг баян хааных байжээ. Тэднийд царцаан намжил очиж гин. Хаанид очиж нутаг ус хэрэг зөргөө ярилцаж суудал царцаан намжлыг хүрээнд 3 жил суусан хүн гэдгийг хаан сонсоод лав их номтой мэргэн түргэн хүн байхан гэж бодоод хатныхаа хулгайд алдсан алтан бөжийг олуулахаар шийдээд мэргэлэж өгөхийг гуйжээ. Царцаан намжил маш их өссөж ядарч явсан тул нэг сайн цадаж аваад өгье гэж бодоод мэргэлхийг зөвшөөрчээ. Тэгээд хаанд хэлсэн нь та нэг гэр бариулаад дотор нь янз бүрийн намдтан 5 тонсог идээ зог бэлдэг. Би тэнд 3 хоног сууж мэргэлэн 4 дахь өдрийн өглөө та тэнд орж бөгжөө асуугаарай гэжээ. Хаан ч ёсоор болгож гин царцаан намжилж тусгай бэлдүүлсэн гэрт орж хоол унд идэж ууж гисс гарч авсан гин. Тэгээд за одоо яадаг билээ гэж бодож байгаад нөгөө багшийн загсан санагдаж улмаар үтсэн юмаа бодоод бараан шувуу вааг гээл уншаад хэвтэж байжээ. Тэр оройн хаан зүүн гарын түшмлээ дуудаж ирүүлээд мэргэн ламын гэрийн гадаа очиж чагнаад бас тагнаад түүний юу хийж байгааг нь мэдээд эргэж тушаал өгöd явуулжээ. Түшмэл нь ламын гэрийн гадаа ирж гэр даруулсан чулуун дээр суунгууд чагнасан чинь бараан шувуу вааг гэдэл юм яриад байх шиг болж гин. Түүнийг сонссон түшмэл бараан шувуу гэж энэ лам намайг л ирж суусныг мэдээд хэллээ дээ гэж бодоод бушуухан буцаж ирээд хаандаа ламын хэлсэн үг өөрийнхөө боцныг хэлжээ. Маргаашин хаан тэр ламын юу хийж байгааг мэдэж иргээд хатан охин хорио явуулжээ. Хатан охин хоёр нь ламын гэрийн гадаа сэмхэн гитэж ирээд чагнахад лам 2 зээр жоорон гэдэл юм ярьж байсан тул тэр хоёр өөртөөгөө хэлэв гэж бодоод бушуухан буцаж ирээд юу болсныг
хаандаа хэлж гин. Тэгэхэд хаан баруун гарын түшимлээ дагуулад өөрөө ламын гадаа очоод чагнаад хэсэг суужээ. Лам чимээгүй л байж гин. Тэгээд хаан түшмэл хоёр энэ лам үнэхээр л мэргийн юм бол бид хоёрыг гадна ирснийг лам мэдмээр юм, дуугүй байгааг нь үзвэл юм мэддэггүй амтан бололтой. Өчигдрийн тагнахаар явагсад худал хийснээс зайлахгүй нь гэж газар дээр хуруугаараа бичиж бичлсэн ярилцаж байтал гинэд ламын дуу огцом чанга сонсогдож хоёр гулган газар малтаад бувс бувс гэдэл ярьж эхэлж гиндэ. Хаанч түшмлээ дагуулад санд мэндэл буцжээ. Маргааш нь 3 дахь үдшин болж зарцаа намжил сандарч эхэлж гин. Замдаа ажиглаж тогтоосон хэдэн үгээ уншчихсан хэл хийх юмгүй шиг санагдсан тул хонин тоогоо дүүрэн түүхий гурал усан зурулж дээрээс нь 3 шанах давс хийж шорвог түүхий зутан бэлтгээд түүнийгээ ууж гидсээ хөлгөж өгөхээр шийдэж гин. Тэгээд нэг тоогоо шорвог зутан уугаад хөвцөн чинь гидсэн дээрэд тоогоо чиний том болжээ. Ам тэмцээд гидсээ маажаад л цүдээсэн мүү хог минь ээ. Чи маргааш өглөө наад цүдгэрээ хаглуулахаа мэдэж байна уу? Гэдэл тас хитл алгадаж өөрийгөө занаад аргаа барьж байж гин. Яг энэ үед хааны хатны бөгжийг хулгайлсан бие жирэмсэн зарц хүүхэн гэрийн гадаа ирж чагнаж байсан тул дээрх үгийг өөрийгөө хийж байна гэж бодоод мэргэн ламаас өршөөл гуйхаар орж түүнд хамаг үнэ тоочонд өршөөхийг гуйжээ. Зарцаа намжил тэр хүүхнээс хатны алтан бөгжийг аваад ингэж хэлжээ. Би өөрөө ядуу доодгон болохоро ядуусыг өрөвддөг юм. Чамайг хулгайлсан гэж хэндэж хэлэхгүй. Хойшид харин хулгай битгий хийгээрэй гэж хэлжээ. Маргааш өглөө нь хаан бөгжөө асуугаар ламын гэрт орж ирэхэд зарцаа намжил бөгжийг өгчээ. Хаан ихэд баярлан мэргийн юм гэж итгээд зэргэлдээ хошууны 20 жил ном бясалгаж даян хийсэл лам нартай ном хаялцахыг гуйжээ. Зарцаа намжилж нэгэнт итгэгцэндээ баригдаад аргагүй зөвшөөрч гин. Ном хаялцахаар хаан дагуулад нөгөө хошуунд очиход тэр хошууны хааных алдарт эрдэмтэй номтой лам ирнэ гэд тусгай гэр бариулан бэлтчихсэн байжээ. Мань тэнэг тэр гэрт ороод идэж угаад л сууж байж гин. Тэгтэл тэр хошууны хамгийн их номтой 3 лам эхлэн ном хаялцахаар гэрт ороод иржээ. Зарцаа намжил хэлэх зүг олцсонгүй дэмийл нөгөө хятадаа сурсан дохиогоо хийж үзүүлж гин. Тэгсэн чинь тэр 3 лам нэг ч үг хэлэлгүй гараад явчихжээ. Хаан нь за та 3 цаадахыгаа дарв уу? Хэрэг номтой лам байна да гэсэнд тэр 3 хэлсэн нь хаантан минь тэр чин бид мэтийн банд нартай ном хаялцахаар хүн биш юм байна. Биднийг оронгууд дэлхий ямар хэмжээтэй вэ гэж гараа дугуулад алтхан биеэрээ дүүрэн ном сурснуу да та нар гэж алдтаад л мэдүүл сайн гэж эрхийгээ мэдхгүй бол мүү гэж чигчигээ гозоолголоо гэжээ. Тэгээд зарцаа намжилтай ном хаялцахыг хинж зөрхөлсөнгүй. Түүний бүрэн ялалт болж хаантайгаа буцжээ. Тэгээд удалгүй зарцаа намжил орон нутагтаа буцах болж хаанч бэлэг сэлэг элбэг дэлбэг өгчээ. Өөрийн нутгийнхаа зах хүртэл үдэж ачаа бараатай нь хамт явахаар хаан шиджээ. Тэгээд тэнэг хүү бэлэг барьцанд авсан ачаа бараагаа хөтлөөд хаан орд нь үлдэс хийж шээж суужээ. Намар цаг юмсанж хааны дэргэднийг зарцаа ирээд буухад хаан барьж авах гээд чадсангүй. Дахин буухад нь дайраад дутуу барьж аваад алдчихжээ. Дахин буухад нь дайрч барьж аваад атгсан тэр чигээрээ мориндоо мордож дахин ирээд ламаас асуужээ. Зоо ломтон минь миний гарт юу байгааг мэргэлж айлд гэжээ. Зарцаа намжил яах ч аргагүй болоод бүх хүннээ хэлэхээр шийдэж зарцаа намжил нэг дахь удаага баригдсангүй. 2 дахь удаага бараг баригдах шахсан. 3 дахь удаага одоо ч аргагүй баригдлаа. Үхээ биз гэхэд хаан ламын нэрийг мэддэггүй байсны дээр намжил гэдэг үгийг урд сонсоогүй тул нэр нь л тийм дээ. Ламтан минь би яг л 3 дахь удаага арай гэж барьсан юм. Одоо үхсэн нь ч үнэн байна гэд өнөөх зарцаагаа гаргаж хайж гин.
Тэгээд царцаа намжил орон нутагтаа очиж үнэн цагаанаар амьдарч амар сайхандаа жаргаж гинэ.